Сонсогч та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Өнөөдрийн танд хүргэх сургамжит өгүүлэг бол эхийн хайр. Энэ өгүүлгийг та сонсон ч байж мэднэ. Гэхдээ дахиад нэг сонсоход илүүдэхгүй л болов уу гэсэндээ дахин хүргэж байна. Би хүүхдээ харж болох уу гэж дөнгөж нэр алсан их асуулаа. Түүнд үлгийтэй хүүхдийг өгөхөд баярлаж хөөрсөн их сайтар харахын тулд үлгийг нь задлаад зочирцсондоо юу гэж хэлхийч мэдсэнгүй. Их хүрийг харж байсан эмч нүүр буруулан цонхоор харан зогслоо. Хүүхдийн хоёр чихэн байхгүй байлаа. Хүүхдэд үзлэг хийхэд сонсох чадвар нь хэвийн, харин харагдах эрхтэн байхгүй гэж уншилжээ. Түүнээс хойш он жил урсаар хүүн том болж сургуульд оров. Нэгэн өдөр сургуулаасаа хар хурдаараа гүйж ирээд ээждээ наалдан гомдолтой наргагүй уйлж байлаа. Энэ бол амьдралдаа анх удаа гомцсон хэрэг бөгөөд нэг том хүүхэд намайг ирэмдэг гэсэн гэхэн тэр хүү ийм доромжлыг амссаар хүсчээ. Хэдийгээр найз нөхд нь түүнд сайн, өөрөө сурлах сайтай байсан ч тэдэнтэй нийлдэггүй байлаа. Түүнд ээж нь цаг үргэлж бусадтай нөхрөл гих боловч өрөвдөн харилсан байдал илт илэрдэг байлаа. Залуу хүүгийн аав эмчтэй уулзсан. Одоо ямар ч арга байхгүй юу гэж асуухт нь хосчих болдвол шилжүүлэн суулгаж болно гэжээ. Тиймээс хүүгийнхэн төлөө хоёр чихээ өгөх хүнийг ирж хайж эхлэв. 2 жил өнгөрсөний хойно нэгэн өдөр аав нь хүү минь чамд жихээ өгөх хүнийг аавж хоёр нь оллоо. Харин чи хэн чихээ өгснийг бүү асуу гэж хэллээ. Мис засал маш амжилттай болов. Шин төрхтэй болсон залуу хүү нийгмийн амьдралд идэвхтэй болж амжилтанд хүрчээ. Тун удалгүй гэрлээж гадаад харилцааны ажилтан болсон байна. Олон жил өнгөрсний хойно хүү аав дээрээ очоод "Аава, надад ийм их тус болсон хүнийг хэлж өгөөч. Би өдий хүртэл тэр хүний төлөө юу ч хийсэнгүй" гэж гуйв. "Чи тэр хүний төлөө юу ч хийж чадахгүй. Одоохондоо чамд хэлэхгүй" гэж аав нь хариуллаа. Энэ нууцыг олон жилийн турш тайлж чадсангүй явсаар. Гэтэл хүүгийн амьдралд гунигт явдал тохиолдов. Ээжийнхээ шарлын дэргэд аавынхаа хамт зогсож байв. Аав нь гараа аажмаар явуулан ээжийнх нь хүрэн улаан үсийг ярахад түүний 2 чих байсангүй. Ээж нь үсээ тайруулах шаардлагагүй болсон учраас баяртай байсан юм. Тэгээд ч түүнийг муухай гэж хэн ч хэлээгүй тийм үстэй гэж аяархан шивнэлээ. Хүний амьдралд гоо үзэгслэн гэдэг
гаднах төрх байдалд биш. Харин дотоод зүрх сэтгэлд байдаг юм шүү. Анхаарлаа хандуулан сонссон сонсогч танд баярлалаа. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй.